Монгол Улсын 35 дахь ерөнхий сайд уучрал өнөөдөр Улсын хурлын асуулгын цагт анх удаа оролцлоо. За Улсын хурал дахь сөрөг хүчний бүлгээс авилгагдсан Монгол сэдвийн хүрээнд ерөнхий сайдаас асуулт асууж, эрх баригч нам төрийг авилгажуулсан эсэх талаар байр суурийг нь тодрууллаа. За харин ерөнхий сайд уучрал өнөөгийн төрийн тогтолцоогоор авилгыг бүрэн арилгах боломжгүй гэлээ. Эдийн засагт төсвийн хэмжээ, хоёрдугаарт нь төрийн эмчит компаниудын эдийн засагт эзэлж байгаа тоог хэмжээ, объем хэмжээ, гуравдугаарт нь тусгай зөвшөөрлийн тоог хэмжээнүүд чинь нийлээд 10 төгрөг эдийн засагт эргэлдэж байгаа 10 төгрөгийн бараг 8 төгрөг нь болчихж байна. Энэ 8 төгрөгийг буулгахгүйгээр бид нэр кичнээн гоё лоозон олон зүйл яриад ямар ч үр дүнгүй. Би авилгын эсрэг тэмцэл дээр цогтгөрөл дарахтаа улс төр огт хийхгүй. Танаа манаа гэж ярих бол огт шаардлага байхгүй. Ягаад гэвэл танаад ч энэ авилгыг өгшүүлсэн нөхдүүд байна, манаад ч байна. Энэ нөхдүүдээсээ салж яаж урагшлах вэ гэдэг дээр хоёулаа нэг жоохон золбоотой ажиллая. Том төслүүдийг ил тод хариуцлагатайгаар урагшлуулах бодлого нь эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой. Ил тод байдал болон шийдвэр гаргалтын хурд хэр тэнцвэртэй байх хэсэг нь ерөнхий сайдад тавих том сорилт болох нэ. Тэгээ ер нь бол авилгалтай тэмцэнэ гэдэг бол яг нэг үлдэхэд та Монгол ардын намынхын гишүүдэд тэмцэнэ гэсэн үг. Сүүлийн 10 жил. Та өөрийн намын гишүүдтэйгээ тэмцэж чадах уу? Авилгалтай тэмцэх юм дээр бодит үр дүн гаргаж чадах уу гэдэг асуудал. Монголчууд мартаг байгаа да. Хэдхэн жилийн өмнө жидүүгийн хөнгөлтэй зэлийг Монгол ардын намын 40 гишүүн толгой дараалаад авч ирсэн. Тэгээ өнөөдөр энэ хүмүүс хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээгээд улс төрөөс холдох ёстой байтал бүр эсэргээрээ бүр өндөр албан тушаалаа явьж байгаа. Намын даргын хувьд ч тэр, ерөнхий сайдын хувьд ч тэр цаашид юу ямар бодиттой алхам хийх юм. Энэ аж ахуй нэгжүүдийг яг хэрэг хянан шийдвэрлэх явцдаа дампууруулах хэмжээнд өөрөөр хэлбэл хувь нэр бол хэрэг хянан шийдвэрлэх мөрдөн байцаа үйл ажиллагаа явуулах явцдаа баг ингээд цаазаар авах хэмжээний ийм ялтай ийм байдал өнөөдөр хууль эрх зүйн орчин байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөгч нь бол төрийн асуудал. Тэгэхээр энэ өргөхийн худалдаа авалтын чадвар 10 жилийн өмнө байсан хөрөгчөнд байсан мах хэдэн килограмм байдаг байсан бэ? Өнөөдөр хэдэн килограмм байна? Хөрөгчөө онгоолгоо харахад хадгаламжийн дэвтэр дансаа нэгээд дарахад өөр нь өссөн байна уу? Дансны үлдэгдэл нь өссөн байна уу гэдэг энэ тоонууд дээр ярьж асуух ёстой маань. Орлого 2.9 сая төгрөг, зарлага нь 3.1 сая байгаа байхгүй юу? Өрхий. Тэгэхээр тэр 2.9 3.1 саяын хоорондын зүрэг юугаараа нөхч өгөөр зээлээ. Тэгээ зээлийн хооронд банкнаас банкны хооронд, банк усаас банк усын хооронд яваад идэг. Энэ зээлийн хүүг бууруулах, банкны салбарт өрсөлдөөнийг бий болгох ажлыг хийхгүй бол нөгөө валютаг өгөхгүй тулд Монгол банк нь бодлогын хүүгээ чангаруулад байдаг. Өөр орлогын харьцаагаа илүү хатууруулад байдаг. Зээл нь гарч чадхаа өлөөд байдаг. Нэгсээ төсвийн бодлого мөнгөний бодлого уялдаагүй байсан. Надад нуугаад хаагаад байх, ард түмнээсээ нуугдаад байх нэг ч зүйл байхгүй. Ерөнхий сайд уучрал өөрийгөө авилгатай тэмцэх реформч гэж тодорхойлж системийн өөрчлөлтөөр шийднэ гэж байна. За харин улс төрийн хариуцлагын хувьд тэрээр эрх баригч намынхнаа шууд буруутгасангүй авилгыг нийтлэг системийн асуудал гэж хариуцлагаас бултлаа. За үндсэндээ ерөнхий сайдын гишүүдэд өгөх хариултуудаас харах юм бол авилгын индекс буурч авилга албан тушаалын хэрэг шилжүүлээ даран гарах болсон гол буруутна нь тодорхойгүй систем болов.